76 онд нутгаас гарч тэгээд Эрдэнэ хотоос 81 онд ажлын гараагаа эхэлж тэгээд энэ уул уурхай их олон жил дамжиж тэгээд одоо хамгийн сүүлд нь 2007 онд Бороондирын уул уурхайгаас тэтгэр гүрвэх гэдэг юм доорж энэ уул уурхайн шугамар тэгээд 2007 оноос хойш нэг цөөхөн хэдэм ховдоо нэг цөөхөн хэдэм малтай байж энэ хадам ээжаараа маллуулж байгаа энэ хэцүү адмад гэдэг газараа тэгээд одоо тэр цагаас хойш цөөхөн хэдэм мал өөрөө маллаж одоо тэгээд энэ хугацаанд бас малажухагаа ирсэн амжилтч би малажухагаа ирэхлээр одоо тэгээд сумын сайн малчин манлаа малчин мингат малчин аймгийн аварга малчин одоо тэгээд көдөө жоохон тэргүүн энэ бас их болцлын эзэн болсон байгаа. Уул уурхайгаар дамжсан юм нь яа гэм ихтэй уран жолоод л онц тээвэрч услгүй манлаа тэгээд одоо тэргүүний уурхайчин бас л амжилтын эзэн болсон юм уул уурхайгаар нэлээд түүх намтар байгаа. Тийм. За тэгээд одоо тэр 2000 оноос эхлээд энэ ах дүүнрээ би за энэ зах зээл гэдэг юм зах тавг чимээгүй жаа. За зах зээл гэдэг юм энэ зүй аймагт байна ээ. Ер нь зах зээл рүү орцгоё. Би яг төрсөн ах дүүнрээ зах зээл рүү орё. Сургууль хүүхдүүдээ сургууль соёл мэдлэг боловсролтой болгоё. Өөрсдөө ажилтаа төрөлтэй болгоё. Хүргэн хүүхдүүдээ одоо ингээд юу яая зах зээл тутгалдаж дунд нь явъя л гэсэн агуулгатай юм ярьж төрсөн ахтайгаа нийлж би эхний ээлжинд ховдоос чиргүүлтэй баавга гараад чиргүүлтэй портуа хамааз гэдэг дөрвөн твшээр 10 хэдэн айл арч ирсэн. Тэгээд тэр хэд маань өсөж үржээд тэр ах дүүнэрээ татах дээр зэрэг ах дүүнэр маань хүргэн хүүхэд нь байд юм байна. Ингэсээр байж би 2 жил 40 айл татсан. Борон дээр дархан суманд харьяалд нь би 40 айл татсан ийм түүх бий. Одоо эдгээр бүгд л миний улбаатай улсууд эдгээр. Одоо нөгөө тэжээс нөхөө юугаа тань эзнээ танихгүй байх гэдгүү юу зарим нь одоо тэгж хэлүүлээд нь худлаа хизээ чи тийм байсан бэ гих хэмжээний гол хуцах гээд яг шиг байна лээ. За тэгээ арим мухай руу орохгүй ч тэгээд хайчи. Чи тэгээд авахын аваад миний дөө хаяхын хаяараа ахан зөндөөс уруулагч дээрлэх өгчээсэн. Оо бандах. Мэдсгээд шүүчихнэ. За одоо ингэн. Удаасаа мэдгээд явуулъя гэж бодож байгаа. Оо бандах. Бандах гэдэг. За тэгээд үнэхээр л одоо Завхан сумын түүх 100 жилийн өв бол бас нэг давтагдахгүй. Бас нэг хөвхөн болвол нэг хөвхөн болгон тохиодог асуудал биш юм. Би 100 жилийнхаа үзнэ гэдэг чинь 100 жилийнхаа түүхт өг үзнэ гэдэг бас над маш их том одоо гавья. Би 100 наслах өчгөө, миний өрхөөх 100 наслах өчгөө штэ. Инхтэр энэ бас их том гавья юм болов, том юу юм болов гэж одоо би бодож байгаа. За тэгээд миний нутгийн 100 олон минь сумынхаа 100 жилийн түүхтөг маш сайхан үлгэр өргөн дэлгэр хэл амгүй маш их гоё сайхан түүх 100 жилийнхаа өг тэмдэглэж өнгөрүүлээрэй л гэж одоо ахын хүсье.